Сайн байцгаана үзэгчдээ, өдрийн мэндийг хүргэе. Би хөтлөгч Дэлгэр Цэцэг байна. Та бүхэндээ сэтгэл зүйн булангаа хүрэхэд бэлэн болсон байна. За манай сэтгэл зүйн булангийн хувьд бол мигмар гараг болгон өдрийн 3 цагаас явдаг байгаа. За өнөөдрийн зочноор сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Инх Жавхлан ирсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Танаас өдрийн мэнд. За та юуны түрүүнд өөрийгөө танилцуулаад хоёлаа ярианд орё гэж бодлоо. За ойлголоо. За. Намайг Инх Жавхлан гэдэг. За сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач байна. Тэгэхээр Симут бол биш байхan сая би бас тодруулаад асуусан. Симутээс өөр төрийн бус байгууллага сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач байх нь. Тэгэхээр нөгөө сэтгэл судлалын үндэсний төв маань болохоор яг Монголд сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлж буй ууган байгууллагуудын нэг одоогоор яг тийм практик салбарт гэх юм бол 10 давтах жилдээ ажиллаж байгаа. Хүмүүс жоохон андуурах гэдэг байх тийм ээ. Ерөнхийдөө бол яг Симут юм уу гэж ерөнхийдөө андуурах гэдэг. Ялгаа нь гэх юм бол ерөнхийдөө сэтгэл зүйн зөвлөгөө үйлчлэгээ үзүүлдэг. Сэтгэл зүйн сургаалт мөн сэтгэл зүйн судалгаа онцлогоо ном бүтээл гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа. За гоё юм аа. Ер нь ягаад анх сэтгэл судлалын чиглэлээр суралцах болсон бэ? Сэтгэл судлалын ухааныг сонгох болсон бэ? Замлаасаа бас нэг сонирхуулаач. За ер нь сэтгэл судлалын шинжлэх ухаан тэр дундаа ер нь бол нөгөө хүмүүнлэгийн салбарын маш том ерөөхдөө бол төлөвлөл ийм суурь шинжлэх ухаан. Тэгэхээр миний хувьд гэх юм бол би яг нэг юм төгсөхдөө бас нэг юм юу яг манай ангийн багш бид нарт яг 4-р курс төгсгөөд нэг юм цагтал юм уу нэг юм бичвэр өгчсэн байхгүй. Тэгээ тэр нь юу байсан гэсэн чинь бид нар нэгдүгээр курст болоход багш биднээс яагаад сэтгэл судлаач болсон бэ гэж яг асуулт асуугаад тэгээд тэднэрт бид нар ингээд өөрсдөө ингэж бичээд тэгээд эргээд багш тэрийг 4 жил хадгалсан байсан. Тэгээд 4 жилийн дараагаар бид нар яг сэтгэл судлаач мэрэгжилтэн гээд яг одоо мэрэгжлийн дипломыг гардаж аваад яг мэрэгжилтэн боллоо гэд яг энэ үед багш маань бид нарт өгчсэн. Тэгээд тэрнэр болохоор бид тухайд юу гэжсэн гэхээр эмч бол одоо хүний биеийн одоо өвчин шарах сойрог түүнийг ангааж идэх бол сэтгэл зүйч бол одоо хүний сэтгэл зүйг ангаадаг тухайн хүний тэр нүдэнд үйл үзэгдэж гарт үл баригдах тэр зүйлийг ангаадаг идгээдэг энэ бол өөр эмч юм аа. Тэгээд би энэ мэрэгчлийг сонгосон гэд тэгжсэн. Тэгээд тухайн үед бас яг 4-р курсээ төгсөхдөө бас тэр захидлыг хараад нэрэл бас тийм шүү дээ. Энд чинь хүндэл туслана гэсэн зорилготой, бусдад тэгээд туслана гэсэн зорилготой ийм мэрэгжил гэж бас яг анх мэрэгжлээ сонгож байсан. Ямар гоё бас юу бодол вэ? Нэрэл одоо өмнө нь бол бид сэтгэл зүг тэр болгон тоодоггүй байлаа. Гэтэл одоо сэтгэл зүг гэдэг бол илэг бөөр одоо тарих юу гэдгийг бусад эрхтэн шиг өвдөж болдгиймаа гэдэг зүйлийг бас айгүй сайн мэддэг боллоо, мэдэрдэг боллоо, тийм мэдрэмжтэй боллоо. За тэгэхээр өнөөдөр хоёулангийнх нь ярилцах сэдв бол маш юм чухал. За дээр нь нэлийн юм хүмүүсийн дунд түгээмэл байдаг сэдв юм болоо. Манай зочин юугаа цамцаа янзалчаарай. Тийм тэгээд юуны талаар вэ гэхэлэр anger issue буюу одоо хит түргэн ууртай байх байдал тий бухимдал, стресс заримдаа ингээл хүмүүс чинь гин тогтсон уралцдаг штэ. Тэрний талаар ярилцах юм аа. Тэгээд ямар ч байсан бидний урилгыг хүлээн аваад ингээд цаг цаваа гарган ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр ер нь уур бухимдал гэж юу хэлээд байгаа юм бэ? За дээр нь anger тэр дундаа одоо anger issue буюу одоо уурын асуудал гэж юу хэлж гин вэ? Илүү тодорхой олгоё тий хоёлаа. За тэгэхээр энэ нөгөө нийтлэг ойлголтуудаар бид бүгдээрээ нэг хид хідэн зүйлийг бас ялгаж авч үзэх хэрэгтэй. Ер нь уур гэж өөрөө яг юу хэлээд байгаа юм. За уурын асуудал буюу anger issue гэж өөрөө юу хэлээд байгаа юм те. За эргээгээд нөгөө тухайн хүний нэг юм хуримтлагдсан бас нэг юм уур бухимдал байна шүү дээ те. Бас стресс гэж өөрөө яг юу хэлээд байгаа юм. Эдгээр маань ерөнхийдөө нэг юм үүсч байгаа шалтгаан, үр дагавар, нөхцөл байдлын хувьд адилхан ч гэсэн ерөнхийдөө бол бие биенээсээ тусдаа ойлголтууд гэж ойлгох хэрэгтэй. За уур гэхээр энэ бол ерөнхийдөө тухайн хүний одоо хувьд энэ бол сэтгэл хөдлөл энэ бол одоо хэвийн одоо хариу үйлдэл юм а гэж хэлээд байгаа юм тий. Энэ бол сэтгэл хөдлөлөөр л тайлбарлагдаж байгаа. За тэгэхээр бүгдээ бас бодъё л да. Та юу нэг яхаар уралдаг вэ? Эсвэл бид нар яг яхаар уралдаг вэ гэдээ бодохоор ихэвчлэн энэ тухайн хүний одоо тий хувийн үнэт зүйлтэй холбоотой тий хувь хүнтэй холбоотой тий өөрийгөө хамгаалсан тий энэ одоо хариу үйлдэл ерөнхийдөө бол илэрдэг. За anger issue гэдээ байгаа энэ зүйл маань юу вэ гэхээр ер нь энэ маань нөгөө түрүүн дурдсанчлан түргэн уур гэж хэлээд байгаа шүү дээ. Бидний тэгэхээр уур бол хэвийн одоо ямар нэгэн сэтгэл зүйн одоо илэрхийлэл буюу өөрийгөө хамгаалах ч гэдэг юм уу эсвэл өөрийнхөө үнд зүйлсийг хамгаалах, өөрийгөө ойлгуулах хэрэгцээ гэж хэлэх нь байна. Хэвийн. Тэгэхээр anger issue буюу уурын асуудал гэдэг нь тустай ойлголт. Тийм anger issue гэдэг нь илүү тустай гэсэн. За энэ маань юу вэ гэхээр одоо тухайлбал тэр хүний хувьд
тодорхой одоо тэр мэдрэмжийн хувьд илүү альва нэг юм энгийн зүйлд, ердийн зүйлд илүү хүчтэй хариулт үзүүлж байгаа. За тэр уурлаж байгаа уур бухимдлаа илүү хүчтэйгээр илэрхийлж байгаа. Одоо тухайлбал нэг юм жижигхэн зүйлд маш хүчтэй уурладаг ч гэдэм үү те. Одоо шууд уурлаад хаалга савал гараа явдаг ч гэдэм үү. Эсвэл ингээд уурлахаараа айгүй хүчтэй орилж хашгирдаг, айгүй хүчтэй реакцлдаг те, хариу үйлдэл үзүүлдэг. Эргээгээд нөгөө тухайн хүн маань тайвширсныхаа дараагаар нэрээ би сая юу ч вэ? Нэрээ сая яач вэ гэж эргээгээд тухайн хүн өөрөө боддог. Эргээгээд нөгөө хүмүүс маань хүртэл нэг юм шокын байдалтайгаар тэр хариу үйлдэлийг хүлээж авдаг. Тэгэхээр энэ маань юу гэхээр гинтийн ерөнхийдөө бол ийм жижигхэн одоо тийм зүйл тэр асуудал тэр маш хүчтэй хариу үйлдэл үзүүлж байгаа энэ байдлыг хэлж байгаа. Нэг хуурлаад байх юмгүй юм дээр гинт уурлаад маш юм хүчтэй урвал хүчтэй хариу үйлдэл үзүүлж явах юм бол ер нь anger issue буюу уурын асуудалтай байна гэд өөрийгөө ойлгочод хажуудаага хүнийгаа ч юм уу ойлгочод бас болох нь байна. Тэгэхээр энэ маань бас нэг ийм зүйл байгаа юм. Тэрний юу гэхээр ууртай байгаа хүн anger issue хоёрын бас ялгаа байгаа. Ууртай байгаа бол тодорхой нэг нөхцөл байдал тэгээ нэг асуудал үүслэхэд тухайн уурлж байгаа нь бол хэвийн зүйл, хэвийн сэтгэл хөдлөл хариу үйлдэл гэж ойлгож байгаа. Гэтэл anger issue-тэй хүний бас нэг зүйл юу гэхээр байнгын тухайн хүн ууртай байх. Байнгын төвшөртэй байх. Тэ? Одоо нөгөө би үргэлж ууртай байдаг. Би байнгын ууртай байдаг ч гэдэм үү те. Эсвэл би угаасаа айгүй юм хурдан уурладаг. Би айгүй дүрс хийж уурладаг ч гэдэм үү те. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн хувьд одоо уур гэдэг энэ сэтгэл хөдлөл маань тодорхой хугацаанд ингээд төрөөд одоо тэр сэтгэл хөдлөл маань бий болоод эргээгээд тэр маань намжих нь байна. Гэтэл anger issue-гийн хувьд тухайн хүн байнгын гэсэн үг. Тогтмол. Тийм, тогтмол. Тэгэхээр түргэн уур гэдэг нь ямар ойлголт вэ? Түргэн уур нь адилхан уу? Anger issue-тэй адилхан ойлголт гэж байна. Ерөнхийдөө бол anger issue-тэй ерөнхийдөө бол утга нэг гэж ойлгож болно. Гэхдээ энэ хариу үйлдэлийн хувьд гэх юм бол илүү одоо хүчтэй байдлаар илэрхийлдэг гэсэн үг. Тэр нь эргээд яагаад уурын асуудал гэж хэлээд байгаа гэхээр уур бол өөрөө хэвийн яагаад үнийг уурын асуудал гэж нэрлэдэг байгаа гэхээр тэгж одоо маш богино хугацаанд гэдэг юм уу те хүчтэй хариу үзүүлснээрээ тэр харилцаанд нь өөрт нь бие махбодд нь сэтгэл зүйд нь магадгүй одоо ингээд хамт ажиллаж байгаа хүмүүст нь маань өөрөө асуудал үүсгээд байгаа болохоор үнийг асуудал гэж хэлээд байгаа. Зөв. Тэгэхээр нөө зарим тохиолдолд үнийг нөгөө одоо эмгэг юм уу anger issue гэхэлэр энэ одоо уурын эмгэг юм уу гэж ярих гэдэг. Энэ бол ерөнхийдөө бол эмгэг бол биш. Тухайн хүн өөрийн уур бухимдлыг зөв илэрхийлж чадах те зөв одоо өдөртөн зохицуулахтай холбоотой энэ зүйл суралцаагүй ерөнхийдөө бол асуудал гэж ойлгож болно. Маш одоо сонирхолтой санагдаж байна. Ингээд яг ингээд англиад тэглээ гэсэн чиг сонирхолтой санагдаж байна. Тэгээ магадгүй үзэгчд маань өөрөө ч юм уу те эсвэл эргэн тойрных нь ч юм уу эсвэл одоо хажууд байгаа хүмүүс нь бас ийм уурын эмгэгтэй юм шиг санагдаад anger issue буюу одоо уурын асуудалтай те асуудалтай юм шиг санагдаад байх юм бол бас асуух зүйл ах юм бол манай яг одоо гарч байгаа лайв дээр бас комент хэсэгт бичээд чөлөөтэй асуух боломжтой байгаа манай сэтгэл зүйч сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач их чахлуу маань ирсэн байгаа. За тэгэхээр яагаад үсэт байна вэ? Энэ зүйл одоо удамшил байна уу? Альва нөгөө сэтгэл зүйн асуудал, сэтгэл зүйн эмгэг бол зарим талаараа бол генетикийн буюу одоо удамшлаараа ирэх гэдэг тий. Эсвэл энэ олтмол байгаад байна уу? Зарим тохиолдолд нэг ингэж ярьдаг штэ. Манай аав ер нь нэг юм жоохон түргэн ууртай, уурлахаараа юм болдгоо. Би тэгээ яг ийм адилхан дуурайгаад яг ийм удамшлаараа ийм юм аа. Манайх удамшлаараа ийм түргэн ууртай мач гэдэг юм уу тий. Ийм яриануд бол бидний баа хаас ч гэдэг юм уу тий. Нэг ингээл чихний хажуугаар өнгөрдөг байсан штэ. Тэгэхээр энэ тал дээр ер нь яг мэрэгжлийн үед ямар одоо юу гэдэг юм бэ? Хугтгун байдаг юм болоо. Тэгэхээр ер нь нэг юу байгаа. Мэдээж тухайн хүний зан төлөв одоо тэр харилцаатай холбоотой гэдэг юм уу те. Өөрийн сэтгэл хөдлөлийг өдөртөө зохицуулахтай холбоотой энэ бүх зүйл маань зөв илэрхийлж сураагүй мөн зөв өдөртөө сураагүй. Энэ зүйлтэй холбоотой асуудлын шалтгаан бол энэ байгаа. Тэгэхээр энэ дээр хамгийн чухал зүйл ойлголт өөрөө юу гэхээр сурах гэсэн үг. Сурах буюу суралцах. Тэгэхээр танин мэдхүйн сэтгэл судлаачдын хувьд нэг зүйл юу вэ гэхээр хүний оюун ухаан гэдэг энэ зүйлийг өөрөө табула раса буюу цагаан самбар гэж ерөнхийдөө тодорхойлдог. Эргээгээд энийг юу гэж тайлбарлаад байгаа вэ гэхээр хүн төрсэн цаг үеэсээ бусад хүмүүстэй харилцаж байгаа тэр харилцаа, мэдрэмж те бусад хүмүүсээ сонсож байгаа үг, магадгүй тэр харж, сонсож, дуурайж байгаа энэ бүх зүйл тэр цагаан самбар дээр бичигддэг гэж үздэг. За эргээгээд тухайн хүн маань одоо яг нас биенд гүцээд эргээгээд нийгэмтэйгээ харилцахдаа, бусад хүмүүстэйгээ харилцахдаа тэр самбар дээр юу бичсэн байна? Тэр самбар дээр бичсэн тэр туршлага дээр үндэслэл бусад хүмүүстэй харилцдаг гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр зарим тохиолдолд гинтийн нэг юм үйл явдал, гинтийн уур гэхээр гинтийн нөхцөл байдал гинт гараад ирсэн гэж хүмүүс ойлгох гээд байдаг. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр тухайн хүний хүүхэд наснаас ахуулаад тухайн хүүхэд тэр харилцааны хувьд, сэтгэл хөдлөлийн хувьд юуг харж, юуг сонсож суралцсан бэ гэдэг нь чухал гэсэн үг.
Тийм. Тэгэхээр одоо бага насны хүүхэд одоо тэгээс 6 насны хүүхдүүдийн хувьд аваад үзлээ гэхэд ер нь яг хүүхдийн хувьд гэвэл хүүхдийн сэтгэл зүйн байдал өөрөө гэр бүлийн сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр хүүхэд өөрөө асуудлыг эцэг эх нь буюу асран хамгаалагч нь хамт амьдарч байгаа хүмүүс нь асуудал үүслэхэд тэрийг яаж шийдвэрлэж байна? Самбар дээрээ бичээд явж байгаа юм шүү дээ, тийм. Асуудал үүслэх гэхэд энийг яаж шийдвэрлэж байна? За эргээгээд хүмүүс тэгвэл уураад тэгвэл яаж илэрхийлдэг юм бэ? За хэн нэгэнд гомдлоо тэгвэл гомдлоо яаж илэрхийлдэг юм бэ? Эргээгээд гомдлооход тэгвэл тэр гомдсон үед нь тэгвэл бие бинийгаа яаж тайвшруулж байна, тийм. Уурсан үед нь яаж тайвшруулж байна? Энэ бүх зүйлийг хүүхэд дагаад сурдаг гэсэн. За эргээгээд нөгөө хүүхэд маань гэр бүлийн орчноос одоо гараад сургуулийн орчин гэдэг бол бас нэг юм шинэ орчин байгаа шүү дээ, тий. Шинэ зүйл суралцах. Тийм. Тэгэхээр энэ орчинд тэгвэл хүүхэд маань тэндээс яг юу сурч байна вэ? Нөгөө бусад хүмүүстэй бас харилцаж сурдаг. Нөгөө нийгэмшигэн хөгжлийн юм хувьд гэвэл илүү өргөн хүрээнд илүү олон хүмүүстэй харилцаж сурч байгаа шүү дээ. Тэгэхээр энд бас нэг юм загвар сурдаг нь юу вэ гэхээр энэ үеийн бас нэг юм суралцах бас нэг юм эхлэл загвар нь үүдэн гэхээр за ер нь асуудлыг хүн яаж шийддэг юм бэ? За ер нь асуудлыг хүчээр шийдэж болтго юм байна. Эсвэл нөгөө талдаа хүүхэд огт илэрхийлэхгүй байж сурдаг. Олон хүмүүсийн дунд. За ер нь л өөрийгөө илэрхийлээд хэрэггүй юм байна. Сэтгэл хөдлөл хамаагүй илэрхийлж болохгүй юм байна гэдэг юм уу те. Энэ байдлаар бас юм өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хаах бас нэг юм загвар. Энэ нь бас өсвөр настай ерөнхийдөө бол бас ингээд чад дамжлагаараа бас холбогдоод явна. Тэгээд өсвөр насны ерөнхийдөө хамгийн чухал үе юу гэдэг нь нөө түрүүнд дурдсанчлан манай аав бас нэг юм ээ гэж хэлж штэ те. Тэгэхээр манай аав ерөнхийдөө бол нэг ууртай байдаг. Тэгээ би бас нэг юм ууртай байдаг гэдэг юм уу нэг юм хүмүүсийн бас нийтлэг ойлголт яриад шүү дээ. Яриад байдаг. Тэгэхээр энэ маань нэг талдаа тухайн хүний зан төлөвтэй холбоотой гэх юм уу удамшлын хүчин зүйл бас бий. Бас үгүйсэх аргагүй тийм ээ. Тэгэхээр дараагийн нэг зүйл маань юу гэхээр нөгөө identity буюу өсвөр насны хүүхдүүд өөрийнхөө одоо дүрийг олох. Би ер нь яг хин бэ? Би ер нь ямар зан төлөвтэй юм те? Би ер нь яг юу хийх ёстой юм? Би ямар мэрэгчлээ болох юм? Би зан төлөвд ер нь яг ямар юм? Би ер нь яаж уралдах юм гэдэг юм уу те? Өөрийн сэтгэл хөдлөлийг нэг юм өөрийгөө ээж хайсан энэ үе. Тэгэнгүүт энэ дээр нэг одоо энэ нийтлэг хүмүүсийн дунд байдаг загвар нь өөрөө яаж сурах гад байдгүй гэхээр манай хүүхэд аавгаа дөрөвхөд гэж ярьдаг. Эсвэл манай хүүхэд ээжээгээ дөрөвхөд. Манай хүүхэд авнараа дөрөвхөд. Авнар нь айгүй ууртай. Тэгээд тэднийг дөрөвхөд юм гэдэг. Аавынхын тал нь гэдэг юм. Эсвэл аав нь угаасаа уурлахаар юм гэдэг. Айгүй түрүүн ууртай ч гэдэг. Тэгэнгүүт хүүхдэд ямар бодол төрдгөх гэхээр яг нөгөө нэг би хин бэ? Би яг ямар хүн бэ гэж өөрийгөө ирж хайж байгаа үед нь энэ ерөнхийдөө бол нэг юм өөрийн талаарх дүр бий болоход нэг юм нөлөөлөгч хүчин зүйл нь болж өгч. Нөхцөлтөлөгч бас нэг юм хүчин зүйл нь болж өгдөг. Бас нэг юм хандлагатай байдаг. Тэрний өгөл хүүхэд би чинь угаасаа юм байх нь аргагүй юм биш үү? Би ингэж уурлах нь зөв юм биш үү? Би угаасаа ингэж уурлах нь аав юм учраас би юм байх юм. Эсвэл манай ээжийн талынхаа аавын талынхаа юм байх учраас би ингэж байгаа нь зөв юм биш үү? Гэсэн нэг ийм загвар, ийм нэг юм бодлын алдаатай загварт сулах бас эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хамгийн гол зүйл маань юу гэхээр энэ бүх зүйл сурч болдог, суралцаж болдог. Тэгэхээр үүний бас арга царгалгаа нь юу гэхээр үүнээс бас гарах буюу энэ одоо anger issue буюу уурын асуудлыг мөн шийдвэрлэх бас боломжтой байна тийм. Ер нь бол тэгэхээр хүүхэд байхасаа л энд суралцж идэг юм байна. Тэгээд хүүхэд бол яг нөгөө цагаан самбар шиг асуудлыг хэрхэн яаж шийдэж гин, асуудал дээр ууралж байгаа үедээ уураа хэрхэн гаргаж гин гэдгийг ерөөсөө алдаатай, зөвхтэй, ийдтэй бүгднтэй хамт ингээд самбар дээрээ бичээд альва асуудал гарахад самбараасаа харж агаад хийдэгтэй адилхан ерөнхийдөө яг давтан загварыг хийж гинэ л гэж ойлгох нь. Тэгэхээр хамгийн ихний одоо ухагтгууныг тийм эцэг их гэр бүлийн орчинд хүүхэд уураа хэрхэн яаж гарах вэ гэдэг зүйлийг л бид ээж аав нар таниулаад байгаа юм байна гэж ойлгож болох уу? Яг зөв. За тэгэнгүүтлээ юун дээр ороод сургуулийн одоо насанд очоод за олон нийгэмшээд те янз бүрийн хүмүүстэй уулзсан тэгэл өөрийнхөө нөгөө identity-г одоо нөгөө олно гэдэг ч юм уу те. Гэтэл нэгэнт одоо сурцсан хүүхэд магадгүй аав нь ээж нь уурлахаараа юм авч иддэг ч юм уу маш одоо ийм нөгөө уурын асуудалтай гэр бүлд өссөн хүүхэд юу нь яаж одоо өөрийгөө өөрчлөх, суралцах боломжтой байдаг юм болоо. Тэгэхээр зөвхөн нөгөө нэг яг энэ тал дээр юу вэ гэхээр тухайн хүүхдтэй илүү одоо яг ажиллах хэрэгтэй байх юм шүү дээ. Тэгэхээр ер нь хүүхдийн зөвлөгөөний бас нэг онцлог байдаг. Тэрний юу гэхээр хүүхдийн зөвлөгөө зөвхөн одоо хүүхдтэй сэтгэл судлаач уулздаггүй. Заавал тухайн хүүхдийн аав ээж хамгаалагчд өрхөд уулздаг. Одоо тухайлбал ингээд өөрийнхөө уурыг ингэж зохицуулаарай. За ууртай холбоотой ер нь бол ийм зүйл байдаг шүү гэдэг одоо хүүхдтэй тухайн сэтгэл судлаач нь гэдэг юм уу мэрэгчлэлтэн маань ингээд уулздаа гэж бодлоо тийм ээ. За гэтэл хүүхд маань айгүй гой төсөөлтэй. За ер нь бол хүн ингэ хэрэгтэй юм байна тий. Бус хүмүүстэй ярилцах хэрэгтэй юм байна. За би нэгээ сонсдог байх хэрэгтэй юм байна гэдэг айгүй гой төсөөлтэй. Гэртээ очиход нөгөө
гэрийн уур амьсгал хэврээ байвал нөгөө аав ээжийн хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаа хэврээ байвал тийм тэнд нөгөө нэг үргэлжлэн гэсэн. Тэгвэл хоёлоо шууд ингээ насан турсан хүний хувьд тийм одоо яг насан турсан хүний хувьд өөрийгөө уурын контрол уурын нөгөө асуудалтай байгаагаа ямар шинж тэмдгүүдээр мэдэх вэ? Та өмнө одоо яг ярианыхаа хэлсэн. Гэхдээ тавтаад бас хэлвэл ямар асуудалтай байвал би уурын асуудалтай байна гэж өөрийгөө болон хажууд байгаа хүнээ тодорхойлох вэ? Шинж тэмдгүүдийн талаар хоёлаа ярилцъя л да. За ойлголоо. Тэгэхээр хамгийн нэгдүгээр гэх юм бол тухайн хүний хит мэдрэг байгаа бас энэ байдал ерөөхдөө. Бид нар заримдаа нэг тийм эмзэг гэхээс илүүтэйгээр мэдрэмтгий байгаа. Мэдрэмтгий тийм үнээс ажиглаж болно. За магадгүй ингээд таны хувьд ч юм уу тий. За эсвэл ингээд хүмүүсийн хувьд нэг юм тийм уурын асуудалтай хүнтэй ер нь уулзаж байсан уу? Ер нь тийм туршлага бас танд байгаа. Би өөрөө бас айгүй гээд дуртахгүй юу? За тэгэхээр ерөнхийдөө юу вэ гэхээр хамгийн нэгдүгээр тухайн одоо нэг хүмүүсийн донд нийтлэг байдаг зүйл юу сүртэй юм бэ? Нэг ийм юм дээр ингэж уурлаад тахтай гэдэг ингэж нэг ойлголт байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр за мэдээж тухайн хүний үнэт зүйлтэй холбоотой байж болно. Одоо хэлхий зарыг давсан ч гэдэг юм уу. Тухайн нөхцөл байдлыг бол тайлбарлах юм бол аргагүй. Гэхдээ тухайн хүний хувьд тэр альва зүйлийг хит хүчтэй одоо мэдэрч байгаа. Одоо мэдээж хүн уурлах нь бол хэвийн. Гэхдээ тэр уурлаж байгаа, уураа илэрхийлж байгаа энэ байдал маань хит одоо өндөр байх. Өндөр хүчтэй. Тэр нь одоо нөгөө сэтгэл гаргаж байгаа тэр нөгөө үйлдэл нь маш юм өндөр хүчтэй. Хит их чанга ойрлох юм уу те. Эсвэл юм цохих, эвдлэх, юм авч шидэх те. Эсвэл одоо өрөөнөөс шууд гинт гараад яваад өгч гэдэг юм уу те. Тийм. Ерөнхийдөө бол маш хүчтэй байдлаар тэр хариулдаг үзүүл. Гэхдээ энэ маш богино хугацаанд гэсэн. Богино хугацаа. Тэгвэл бас би өөрийгөө буруу тодорхойлж байгаа юм байна. Би уурын асуудалтай би ер нь айгүй гинт уралцдаг хаяада тийм. Тэгэхээр саяны тодорхойлолттой бол арай зохицохгүй юм байна. За та үргэлжлүүлээд яриач. Тэгэхээр энэ дээр бас нөгөө нэг ийм зүйл байгаа. Хүн одоо нэг юм шууд уурлах тохиолдлууд бас байгаа. Гэхдээ энэ дээр нөгөө нэг юу вэ гэхээр хүн бас тодорхой хэмжээнд хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг юм удирдах, хянах, зохицуулах энэ суурь чадвар бол хүн болгонд л байдаг. Тэгэхээр одоо нэг энэ маань нэг юм удаан хугацааны нэг юм процесс үргэлжлээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө удаан хугацаанд уур бухимдлаа ингээ хоригдлуулж байгаа энэ байдлыг ерөөхдөө ухамсартайгаар хоригдлуулж байгаа байдал гэж ерөөхдөө тайлбарлаж болно гэсэн үг. Одоо магадгүй ажлын хувьд нэг асуудал үүслэх гэхэд тэр асуудлаа за одоо илэрхийлээд яах вэ гэдэг ч юм уу. За энэ удаа байл, энэ удаа төвчээч гэдэг юм уу те. Тухайн тэр асуудлуудыг хоримтлуулсаар байгаад тэр хүн асуудал үүсээд байна гэдгийг мэдчихэв. Өөрт нь уур гэдэг зүйл төрж байна тийм үү. Эргээд энийг хоримтлуулсаар байгаад тухайн зүйл нь одоо гинт ингэж тесэрч гарах бас энэ байдал маань ерөөхдөө бол уурын асуудлын бас нэг юм илрэх шинж тэмдэг гэж хэлж болно. Гэхдээ энэ маань бас бүхлээрээ шууд уурын асуудал гэж бол тайлбарлагдахгүй. Гэхдээ тодорхой нэг шинж тэмдэг нь бол бас өөрийн байдаг. Тэгэхээр нөгөө нэг асуудлаа дор бүрний ярилцаад гэдэг юм уу хэлэлцээд магадгүй ер нь ингээд тайвширсан үедээ тухайн асуудлынхаа талаар ярилцаад тий ингэхээс илүүтэйгээр нөгөө асуудлаа ерөөсөө хоримтлуулаад яваад байна гэсэн. Тэгэхээр энэ байдал маань эргээгээд нөгөө тухайн тэр асуудал маань тухайн хүний сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд илэрч гарахдаа маш хүчтэйгээр тий маш их ууралж ингэж гарах бас юм эрсдэл. Тэгэхээр ерөнхийд нь базаад ойлгоход бол уурлаа маш түргэн хугацаанд уурлж гин. За нөгөөтөгөр маш юм мэдрэмтгий байдлаар маш сэтгэл хөдлөлийн өндөр сэтгэл хөдлөлтөөр тийм юм авч иддэг ч юм уу эсвэл одоо хашгирдаг ч юм уу ийм түргэн байдлаар тэгээд тэр уур нь маш одоо хурдан хугацаанд гардаг ийм байвал өөрийгөө ер нь уурын асуудалтай байна anger одоо ишүүтэй байна гэд ер нь тодорхойлж болох уу? Тэгэхээр энэ дээр бас нэг дараагийн нэг зүйл нь шинж тэмдэг нь юу гэдэг вэ гэхээр тухайн одоо уурласныхаа дараагаар танд одоо эргээд тийм харамсах мэдрэмж төрж ийнө гэсэн үг. Эргээгээд би сая хэрэггүй уралцлаа да. Сая яах гэж тийм болваа. Сая яах гэж тэр үгийг хэлвэ. Яах гэж сая тэр үйлдэлийг хийвэ гэх нэг юм өөрийнхөө үйлдэлийг эргцүүлж хараад тэн дээр тийм харамсах мэдрэмж төрж ивэл энэ бас нэг зүйл. За нөгөө талаас энэ бол зөвхөн хувь хүн өөрийг ажиллах тал дээр шүү дээ. Үүнээс гадна хүн чинь бас нэг мянтан. Тэнгүүт бусад хүмүүс бас танд энэ талаар хэрэг хэлж ийнэ гэсэн үг. Таны хамгийн ойр байгаа хүн эсвэл хамт ажиллаж байгаа хүн ер нь танд энэ зүйлийн талаар хэрэг хэлж байна. Бас хэр тавтамжтай хэлж байна гэдэг нь чухал гэсэн үг. Тэгэхээр чи ер нь айгүй их ингээд уурлахаар айгүй их хайхтар уурлж шүү. Эсвэл чи ерөөс ингээд байнга ууртай байх юм аа, байнга тавтамжтай ингэж уурлж байна. Эсвэл нэг уурлахаараа чи ингээд айгүй хүчтэй ингэж уурлж байна гэдэг юм дээ. Энэ маань бас ер нь тухайн ямар нэгэн байдлаар тэр хүн өөртөө анхаарах. За ер нь яг юу болоод байна тий? Ер нь ингээд хүмүүс надад ингээд хэлээд байна. За энэ тохиолдолд тэгвэл ер нь би яг яах ёстой вэ? Тэгвэл би ер нь яг юунаас эхлэх юм? Гэх байдлаар өөртөө дүгнэлт хийх бас энэ зүйлээс. Бусад хүмүүсийн нөгөө танд яг юу гэж хэлж байна, ямар тохиол гэж байна тий? Түүнээс бас ажиглаж болно гэсэн. За одоо тэгэхээр anger issue уурын асуудал
гэр бүлээс хамааралтай байна. За мөн одоо нийгэмшлийн үйл явцад сургууль болон тий бусад ажилд хамт байгаа хин нэгнээс одоо үлгэр авах ч юм уу тэрийг үлгэрлэж өөр дээрээ гаргах бас зүйлс байдаг юм байна. Тэгэхээр яах ёстой юм болоо яг энэ үед хүн магадгүй ямар нэгэн сэтгэл зүйн асуудлаас болоод одоо сүүлд нөө трама гэж ярьдаг болсон тийм сэтгэл зүйн зочрлоос болоод ийм асуудалтай болох, уурын асуудалтай болох боломжтой юм болов. Ааха. За ер нь сэтгэл зүйн гэмтэл трама гэдэг зүйл маань яг уурын одоо тэр асуудал буюу тэр anger issue-гийн бас нөлөөлөгч хүчин зүйл бас болж болно. Нөлөөлөгч хүчин зүйл болж болно. Одоо тухайн үе тэр бага насны үеийн тэр хүүхдийн одоо хүчирхээлд өртөж байсан, тэ бие махбодын хүчирхээл, сэтгэл санааны хүчирхээл, үйл хагарах хүчирхээлд өртөж байсан. Энэ байдал маань тухайн хүүхдэд нийгмийн харилцааны явцад тухайн хүүхдэд ийм асуудлыг бас үүсгэж байгаа. Энэ маань ерөнхийдөө бол эргээгээд зан төлөвт нь бусад хүмүүстэй харилцаанд нь бас юм нөлөөлөх юм хүчин зүйл болно. Гэхдээ anger issue гэдэг зүйлийг ерөнхийдөө trauma буюу тэр сэтгэл зүйн гэмтэл гэдэг зүйлтэй бас шууд холбоож ойлгож болохгүй байна. Энэ хоёр маань бас тусдаа ойлголт. За дээр нь бас нэг зүйл маань юу гэхээр зөвхөн хүүхэд ер нь өөрийгөө яаж илэрхийлэх вэ, яаж харилцах вэ, тэ гэдэг энэ загварт гэр бүлтэй суралцдаг. Эргээгээд үүнд бас нөлөөлөх тэгвэл гэр бүлийн тэр харилцаа аваар амьсгалт өөрөө яг юу нөлөөлөд байгаа гэдэг бас юм макро хүчин зүйл бас бий. Бас тийм ээ. Тухайн улс орны эдийн засаг нөлөөлнө, нийгэм соёлын асуудал нөлөөлнө, тэ. Цаг үеийн байдал нөлөөлнө, нийгмийн тогтворгүй байдал, сэтгэл хөдлөлийн хувьд, тэ. Нийгэм өөрөө сэтгэл зүйн төвлөг ямар байгаа юм гэх мэтчлэнгээр олон хүчин зүйл бас үүнд нөлөөлж байгаа. Одоо ингээл харахаар гэхдээ яг сошиал эсвэл олон нийтийн сүлжээ гэдэг ч юм уу эсвэл нөгөө камера одоо ухаалаг утас айгүй хөгжсөнтэй холбоотой хүмүүс маш юм бухимдалтай, ууртай тэгээд ийм зүйлс одоо кейсүүд тийм видео бичлэгүүд ч юм уу их гардаг болчихжээ. Энийн талаар хоёлаас нэвтрүүлгийн бас төгсгөлд ярина. Уурын асуудалтай хүнтэй байх ер нь ямар хор хөнөөлтөй байдаг юм болоо. Нэг одоо энерги нэг жоохон хэцүү хүн ч гэдэг юм уу тийм нэг юм бухимдалтай хүн нэг өрөөнд ороод ирэхэд нэг сонирн болцдог штеп тухайн нэг юм байгуулгын ч вэ нөө эсвэл одоо гэр бүлийн ч вэ нөө тий нэг юм уур амьсгал нэг унаад ирчдэг тий яах ёстойгоо ч мэдэхгүй болоод нэг сонирн болцдог. Тэгэхээр яг юм уур бухимдал түргэн уурын асуудалтай хүн хэрхэн ойр орчиндөө эргэн тойрныхоо хүмүүстэй нөлөөлж идэм болоо. Дагаад баг уралчих гад идэг ш тохиолдол байдаг. Яг зөв. Тэгэхээр ер нь нөгөө нэг үүний асуудал нь яг юу вэ гэхээс илүүтэйгээр одоо яг тэр уурын асуудалтай хүмүүст бусад хүмүүстэй харилцаж байгаа харилцаа мэдээж тэр одоо нэг юм төвхтэй, байнгын айдастай, байнгын төгшөөртэй. Тэгэхээр ер нь хүн амьдралынхаа нөө ихэнх цаг хугацааг ажлын хамт олондоо гэр бүлтэй өнгөрүүлж байгаа тийм. Тэгэхээр тухайн тэр одоо бис махбодороо сэтгэл санаагаараа байгаа тэр орчин маань өөрөө эргээгээд нэг юм тухгүй байгаа тийм мэдрэмжүүд байнгын төгшсөн хамт байгаа хүмүүс найсан гэдэг юм тийм. Мэдээж л одоо орой гэртээ ирэхэд гэртэн ингээл байнгын ууралсан төгшсөн тийм хүн байвал бид нэр орой гэртээ бас ямар сэтгэл зүйтэй байх вэ? Хэрхэн яаж амарх вэ тийм. Ажил дээрээ хүрээд ирэхэд тийм ажил дээр нэг юм байнгын ууртай, байнгын төгшөөртэй, тийм огцон мууртай тийм ийм хүн байвал бидний эргээгээд нэг ажлын бүтээмжид бас яаж нөлөөлөх вэ? Хамт олонны уур амьсгал бас ямар байх вэ гэдэг энэ мэдээлэл энэ хүмүүсийн дунд бас юм түгээмэл байдаг ийм ажиглагдаж байна. Гэр бүлийн өрөөнд хэрхэн нөлөөлөх вэ? Яг одоо гэрт нэг ээж ч юм уу, одоо аав ч юм уу тийм байнгын юм уурын асуудалтай байдаг болвол гэр бүлд хэрхэн нөлөөлөх вэ? Хажууд байгаа хүндээ хэрхэн нөлөөлдөг юм болоо? Бас л нөгөө хүмүүс нь хамт байгаа хүмүүс нь яг ийм байдлаар суралцаад яваад идэх юм болоо? Халдах боломжтой юу? За тэгэхээр ер нь бол нэг энэ дээр ийм зүйл байгаа. За тэр маань юу вэ гэхээр яг гэр бүлийн орчинд хамгийн чухал зүйл юу гэхээр тэр гэр бүлийн одоо хоорондын харилцаа, уур амьсгал гэдэг зүйл өөрөө маш чухал. Тайван, таатай, аюулгүй энэ мэдрэмж өөрөө маш чухал байдаг гэр бүлийн харилцаанд. За тэгэнгүүт одоо миний тэгвэл хамт ажиллаж байгаа хүн, хамт амьдарч байгаа хүн одоо уурын асуудалтай байвал би бас яах вэ гэдэг нэг ийм зүйл. Тэгэнгүүт энэ дээр тухайн хүнтэй бас хэрхэн яаж харилцах вэ? Энэ маань яаж нөлөөлдөг вэ гэдэг зүйл. Мэдээж гэр бүлийн уур амьсгалд нөлөөлнө. Эргээгээд нөгөө гэр бүлийн тэр орчноос суралцж байгаа хүүхдэд бас энэ маань өөрөө загвар болоод ирдэг. Тэгэхээр нөгөө нэг суралцсан гэдэг маань нөгөө аав маань юм байсан, би юм байна гэдэг. Үргэлжлэл яваад байна. Динжин холбоос шиг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас нэг үргэлжлэх гэдэг юм уу, дараагийн одоо өргөн хүүхдтэй гэдэг юм уу, энэ суралцах бас нэг юм загвар болж байгаа. Эргээгээд энэ дээр ер нь тухайн тэр уурын асуудалтай хүмүүс энэ зүйлийг хүмүүс юу гэдэг юм гэхээр юм
муу хүн, буруу хүн гэж бас ойлгох гэдэг. Мэдээж тухайн хүн ууралж байгаа, хит их ууралсандаа болоод хин нэг гимтээж байгаа гэдэг юм уу те. Хин нэгэнд одоо тийм тахгүй тухгүй мэдрэмж төрүүлж байгаа энэ байдал. Гэтэ энийг яг муу хүн гэж авч үзэх, эсвэл буруу хүн гэж одоо ямар нэгэн байдлаар томьёолох, шошго зөвхөөс илүүтэйгээр энэ зүгээр л асуудалтай хүн гэдгээр хүлээж авах хэрэгтэй гэсэн. Энэ асуудалтай хүн. Тэгэхээр асуудалтай хүн гэдэг байдлаар энд хүлээж авна гэдэг маань юу гэхээр асуудлын гарц гаргалгааг энд хайх боломжтой. Үүнд ямар нэгэн байдлаар туслах боломжтой гэсэн. Тэгэхээр харилцааны үед ер нь тухайн хүнтэй хэрхэн яаж харилцах вэ? Мэдээж гэр бүлийн гишүүнтэй одоо бид нар хамгийн энгийнээр зүгээр нэг ууртай хүнтэй ярихад ямар байдгүй те. Маш их ууралж байгаа хүнтэй ярилцахад бол айгүй хэцүү шүү дээ те. Тэгэхээр магадгүй нөгөө нэг хит их ууртай хүнтэй ингээд харилцаа үүсгэх гэж оролдох үед дагаад нөгөө хүн маань уралдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө тухайн асуудлын талаар ярилцахаас илүүтэйгээр тухайн яриа маань илүү сэтгэл хөдлөлийн түвшинд болж эхэлдэг. Илүү би энэ хоёр талаас юм ассан ийм харилцаа. Тэгэхээр энэ харилцаа маань төдийлөн үр дүнгүй байдаг. За гэхдээ одоо мэдээж уурлна гэдэг маань өөрөө нэгдэж хэвийн зүйл. Гэхдээ уурын асуудалтай хүнтэй харилцаж байгаа үед мэдээж тухайн хүн өөрийгөө хамгаалахтай ийм хариу үйлдэл одоо хариу уурлагч гэдэг юм уу те. Иймэрхүү одоо хариу үйлдэл бол гарч болно. Гэхдээ энэ тохиолдолд тухайн хүн өөртөө юу гэж хэлэх вэ гэхээр энэ тохиолдолд хамгийн альва асуудлыг энэ нөхцөл байдлыг эрүүлэр харж байгаа, сэтгэж байгаа, бодож байгаа хүн нь би шүү. Тэгэхээр миний хариу үйлдэл ямар байх вэ? Би хэр хүлээцтэй байх вэ гэдгийг тухайн хүн өөртөө маш сайн хэлж байгаа хэрэгтэй гэсэн. Тэгэхээр магадгүй гэр бүлийн хүн нь те уур асуудалтай байж болно. Гэтэл тухайн хүнтэй ууралсных нь одоо тоолно гэдэг юм уу тэр хүнтэй ингээд байнга уурлаж маргалдаж байгаа бол энэ өөрөө төдийлөн бас улам уурыг нэмэхээс илүүтэйгээр асуудлын бас гаргалгаа болдоггүй. Тэгэхээр тухайн үедээ бас тэр хүн уурлаж болно те. Уурын асуудалтай тэр асуудал зөрчил малгай үүслэе гэж бодоход тэр хүнтэй харилцаж байгаа хүн маань өөрөө бас уурлж болно. Гэхдээ өөртөө хэлэх зүйл бол ердөө та энэ нөхцөл байдлыг эрүүлэр харж бодож тунгааж байгаа хүн та өөрөө шүү. Тэгэхээр таны хариу үйлдэл ямар байх вэ гэдгийг бодох нь чухал гэсэн. За тэгвэл бодъё л да тийм одоо магадгүй үзэж суугаа хэм бидгийн нэг үзэгч маань одоо дондог ч гэдэг юм уу дуламж гэдэг юм уу тий уурын асуудалтай агаад идэг. Маш одоо хурдан хариу уруул үзүүлдэг мэдрэмтгий за дээр нь уурлахаараа бас болох ботгүй одоо юу гэдгийг юм цогтөг ч юм уу яадаг таны одоо сая хэлсэн одоо шинж тэмдгүүдийг хийдэг хүн байлаа гэж бодоход юунаас эхлэх ёстой юм болоо асуудал уурын асуудал гэхээр та сая хэлж ин л да асуудлыг шийдэж болно. Энийг бол зөв байдлаар эмчлэх гэх бод юу гэж хэлэх вэ? Тийм. Тэгэхээр ямар арга барилаар юу хийх ёстой юм болоо? За тэгэхээр энэ тохиолдолд хамгийн ихний хийх алхам маань юу вэ гэхээр ерөнхийдөө яг сэтгэл судлалын шинжилгээ ухааны хамгийн анхны судалгааны арга гэж бас байгаа. За тэр маань юу гэхээр self introspection буюу тухайн хүн өөрийгөө ажиглах. Энэ арга. Энэ бол өөрөө ерөнхийдөө яг сэтгэл судлалын шинжилгээ ухааныг үндэслэгч Wilhelm Wundt-ийн хамгийн анхны одоо яг энэ судалгааны арга гэж хэлж болно. Өөрийгөө ажиглах. Тэр нь юу гэхээр бодлоо ажиглана, үгээ ажиглана, үйлдэлээ ажиглана. Тухайлбал би яагаад энэ үгийг хэлвэ? Би сая яагаад уурлаваа? Сая юу болвоо? Сая би ямар хариу үйлдэл үзүүлвэ? Би юу хэлвэ? Ямар үйлдэл гараваа тий? За тэгвэл эргээгээ дахиад бодъё. Яаж болох байсан бэ? Энэ үед би юу хийж болох байсан бэ? Энэ үед би тухайн асуудлыг яаж шийдвэрлэж болох байсан бэ? Би уурлахаас өөрөөр асуудлыг яаж шийдэж болох байсан бэ? Гэх мэтчлэнгээр тухайн хүн өөрийгөө ажиглана гэсэн. Уурлсныхын дараа өөрийгөө ажиглах нь зөв. Тийм. Тэгэхээр дийлэнхтэй нөгөө нэг ийм зүйл байдгийн. Би хит их уурладаг, хит их уурлахаараа хийс үйлдэлээ мартчихдаг. Эсвэл зарим тохиолдолд юу гэдэг нь те. Би ерөөсөө айгүй түргүү уулаад айгүй урд нь тайвширчдаг. Тэгэхээр энэ бол асуудалгүй гэж боддог ч юм уу те. Би цагаан хүн гэлэг тайлбарчдаг шүү дээ. Гинт урлаад би одоо мартчихдаг гэдэг үгээр айгүй хаацаалдаг тийм ээ. Тийм. Энэ маань бол ерөнхийдөө тухайн тэр тархины өөрийгөө хамгаалж байгаа. Тэр тухайн стрессээс тэр нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалж байгаа хамгааллын нэг механизм. Нөгөө тал нь юу гэхээр энэ сэтгэл хөдлөлөө удирдах зохицуулж байгаагийн нэг илрэл гэж үзэж байгаа. Яг энэ байдлыг бол. Гэтэл тухайн үндэ тэр нөхцөл байдалтай галс гэдэг юм уу маш богино хугацаанд уурлал те өөрийнхөө тэр бүх мэдрэмжийг гэдэг юм уу маш хүчтэй ингээд хүмүүс ингээд тараачдаг. Эргээгээ тухайн хөөрэ аяг урт тавьширчдаг. Гэтэл нөө хамт байгаа хүмүүст маань энэ маань өөрөө асар хортой ийм байдлаар илэрдэг. За ямарч байсан өөрийгөө ажиглах нь байна. Тийм өөрийгөө ажиглах. За тэгээд дараа. За тэр нь энэ дээр нөгөө нэг юу байгаа. Хамгийн нэгдүгээр гэх юм бол тухайн хүн өөрийгөө нэгдэж ажиглана. За дээр нь хамт байгаа хүмүүс маань бас тухайн хүн бас илэрхийлэх нэ. Гэхдээ ууралсан үед нь гэхээс илүүтэйгээр аль болох тухайн нэг тайван байгаа үед нь хин тайван байгаа үед одоо тодорхой нэг хосын асуудал байлаа гэж бодлоо те.
хоёр бас байлаа гэхэд одоо найз хүн гэдэг юм уу найз хүүхэн айгүй гинт урт огцон мурт авралахаараа тэгэл янз бүрийн юм зөгтөг орилдог тий үйлдэл айгүй хурц ширүүн болдог эргээд маш хурдан тайвширдаг ч гэдэг юм тий. Гэтэл яг тухайн үед эргээд бас бидний хариу үйлдэл бас ямар байх вэ гэдгийг нэг тийж бодох нь эргээгээд энэ зүйлийн талаар заавал илэрхийлж ярилцдаг байх нь маш чухал гэсэн. Тэгэхээр дийлэнхтэй одоо яг хосын харилцаанд гэдэг юм уу ажлын байр нар гэдэг юм уу гэр бүл гэдэг юм уу тий яг хамт байгаа хүмүүс маань ихэвчлэн нөгөө тухайн хүний хариу үйлдэлээс айх эмээх энэ тохиолдолд яадаг юм гэхэлэр нөгөө зүйлээ хэлэх санах ойлгуулах ярилцах энэ байдал маань илүү буурч эхэлдэг багасч эхэлдэг. Ер нь бол нуугаад дараад юм тий одоо хэлээд яахын нөгөөдөг чинь ууралчин за ингээд яахын нөгөөдөг чинь ууралчин ахаад ууралчин тий гих мэтчлэнгээр. Тэгэхээр энэ маань бол тухайн үедээ ер нь бол тэр харилцаж байгаа хүний үед өөрийнхөө зүгээс тайван байх, өөрийгөө хамгаалж байгаа нэг үйлдэл. Гэхдээ нөгөө талдаа тэр хүнийтэй хамт байгаа тэр орчин, тэр харилцааны хувьд гэх юм бол тухайн хүний одоо энэ байдлыг, энэ асуудлыг, уурын асуудлыг илүү өгшүүлж байгааг нэг хэлбэр. Тэгэхээр заавал тухайн хүнийг тайван байгаа үед нь, тайвширсан үед нь энэ зүйлийн талаар тий сая юу болвоо? Сая хариу үйлдэл нь яг ямар байваа? Яагаад дурлаваа? Эргээд энэ байдал өөрт нь яг яаж мэдрэгдэж байна? Харилцаанд ямар сөрөг үр дагаврыг бий болгоод байна? Тэгвэл энэ байдал алдаа тэгвэл яг юунд хүрэх юм те? Магадгүй хосын харилцаанд тэгвэл энэ байдалд удаан хугацаанд үргэлжлүүл энэ харилцаа өөр хаана очиж төгсөх юм? Асуудал нь яг юу байх юм гэдэг талаар заавал ярилцдаг, ойлголцдог байх. Нээлттэй ил гаргаж ирэх нь шүү дээ. Нуугаад ах үгээр. Өөр ер нь ямар ас арга барилууд гэдэг вэ? Зарим тал дээр одоо нөгөө бясалгал хийх ч гэдэм үү, йога хийх ч гэдэм үү, эсвэл одоо саунд терапи буюу одоо дуун одоо юу идэгрэлч гэдэм үү, тийм бас өөр аргуудын талаар та яриач. Ерөнхийдөө бас юм зүйл байгаа. Тэрний үгээр тухайн хүн өөрийн уурыг тэр зохицуулах арга зурцаагүй байна гэж тийм зөвхөн илэрхийлэх бас тэр арга зурцаагүй байгаа. Тэгэхээр өөрийн уур бухимдлыг илэрхийлэх зохицуулахтай холбоотой бас аргад бас суралцаж болно буюу anger management-д бас өөрөө суралцаж болно. Anger management. Уурын зохицуулах, уурын менежмент гэсэн үг тийм. Тэгэхээр тэр уурын менежментийн хамгийн ихний зүйл юу гэхээр тухайн хүн хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Би өөрөө уурын асуудалтай байна гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс эхлэх нь байна. Ер нь яг ер нь одоо ингээд нэг юм хүмүүсээс зарим ихэвчлэн ерөнхийдөө бол хүмүүс яг надад яг юу болоод байгаа юм бэ? Ямар асуудал байгаа юм бэ гэдгийг асуудлаа одоо зөв тодорхойлж гэдэг юм уу? Асуудлаа нэрлж ирэх тохиолдол бол зарим тохиолдолд бол бас их ховор. Тийм. Тэгэхээр ер нь бол юу байгаа вэ гэхээр хүмүүсийн зүгээс за ер нь бол харилцаанд нэг юм байна шүү. Энэ нэг юм асуудал үүсгээд байна шүү гэд тухайн хүмүүс ирдэг. Гэхдээ хамгийн нэгдүгээр заавал өөрийн юм уурын асуудал гэдэг юм уу энэ зүйлийг томьёолно гэхээс илүүтэйгээр за ер нь бол надад асуудал байна шүү. Миний харилцаанд нэг асуудал үүсгээд байна шүү. Би ингээ хит уурлахаараа тий хүмүүс муухай үг хэлчихэд байна шүү. Харилцаанд ингээд нэг юм сөрөг үр дагавартай байна шүү. Гэрт очихоор гэрийнхаа айгуу тухгүй байгаад байна шүү. Эсвэл би ингээд гинт уурлаад ингээд хүүхдэд зөгчгөөд байна шүү. Тэ энэ маань ер нь ингээд жоохон болохгүй байна шүү. Хамгийн нэгдүгээрт энийг асуудал гэж хүлээж авах нь маш чухал гэсэн. Хүлээн зөвшөөрөх. Тийм. Тэгэхээр хүлээн зөвшөөрсний дараагаар тухайн хүн тухайн тэр асуудлаас гарах гэдэг юм уу? Тухайн асуудлыг шийдвэрлэх үйлдэлүүдийг хийж эхэлдэг гэсэн. Огт магадгүй нөө тухайн хүн өөрийнхөө асуудлыг энэ нөхцөл байдлыг гэдэг юм уу? Тэ асуудал биш гэж бас харж болно. Асуудалгүй. Нөгөө би маш түргэн урлагаа түргэн тайвширчдаг. Айгуу цагаахан гэдэгтэй ижилхэн. Энэ бол одоо магадгүй миний ингэж уралж байгаа зөвч гэдэг юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг асуудлыг буюу тэр anger issue үүсгэж байгаа бас нэг хүчин зүйл нь юу гэхээр тухайн хүний бас бодолтой холбоотой байдаг. Итгэл үнэмшилтэй холбоотой байдаг. Тухайн хүн юу гэж бодож байна вэ? Тухайн хүний бодол өөрөө яг юу гэнэ вэ? Өөрийнхөө талаарх би их ууртай хүн гэж боддог. Эсвэл би юмд их амархан уурладаг гэж боддог. Эргээгээд бодол өөрөө юу гэхээр энэ үйлдэлээр илэрдэг. Тэгэхээр тухайн хүний үйлдэлийг чиглүүлж байгаа бодол өөрөө бас юу вэ? Тэгэхээр бид нар бас өөртөө бодох нь тий өдөр тутамдаа тэгвэл би яг юун талаар боддог вэ? Дийлэнхтэй ер нь миний өөрийн талаарх бодол өөрөө яг ямар байдаг вэ? Би ер нь өөрийгөө юу гэж боддөг юм бэ? Ихэвчлэн би өдрийн ихэнх цагийг яг юун талаар бодоход зарцуулж байна гэдэг нь маш чухал. Тэгэхээр өөрийнхөө бодлыг нэгдэж анхаарах нь байна. Дээр нь тухайн хүний суурь итгэл үнэмшил гэдэг өөрөө маш чухал. Тэгэхээр суурь итгэл үнэмшилтэй тухайн хүн за магадгүй ингээд хосын харилцааны хувьд те илүү одоо нөгөө эцгийн эрхт ёсыг дагдаг хүн байлаа гэж бодъё л да те. Илүү одоо эрхтэй хүн гэр бүлийн харилцаанд илүү дамгаа байх гэдэг юм уу гэр бүлийн одоо тэр харилцаан дээр илүү одоо байр суурьтай байх те гэдэг энэ байдал нь илүү өндөр байлаа гэж бодъё. За гэтэл эхнэр нь одоо тухайн хүнд нэг өдөр юу гэдэг те. За хараа өнөөдөр гарта хогоо асгачаараа гэдэг. Хогоо шүртэж. Хогоо шүртэж. Хогоо асгачаараа шүү дээ юм уу те. Энэ байдлаар илүүл нөгөө өмнө суурь итгэл үнэмшил нь
магадгүй тухайн хүний сүрэгтгэл өмшил эрэгтэй хүн одоо хог хайж болохгүй, эрэгтэй хүн хог цэвэрлж, эрэгтэй хүн гэр цэвэрлж болохгүй ч гэдэг юм уу те. Ийм байдал байвал нөгөө сурсан зүйл гэхээс илүүтэйгээр тухайн хүний сүрэгтгэл өмшилтэй юмнаас өөрөө шууд холбогдож байна те. Тэгэхээр энэ байдлаар бас ерөнхийдөө бас илэрч болно. Аха. За ямар ч байсан уурын асуудалтай байна гэдгээ нэгт хүлээн зөвшөөрөх нь байна. За бас хажууд байгаа хүмүүс нь энийг бас хэлж байх нь зүйтэй байдгийм байна. Нуухгүй байх, ил тод ярьж байх нь зөв байдгийм байна. За тэгээ өөрийнхөө бодлыг бас цэгнж, өөрийнхөө алдаатай одоо тэр уур бухимдлыг бас яагаад үүсв, би яагаад энэ үйлдэлийг хийх болов гэдгийг бас өөрөө эргцүүлэх нь зөв юм байна. Яг ийм үйлдэлийн хэвд ямар типүүд байдаг байх боломжтой вэ? Илүү энэнд одоо туслах тий уурын асуудлаа шийдэхэд туслах ямар зөвлөмжүүд идэх юм болоо. За тэгэхээр яг үйлдэл явуулах юм бол anger management-ийн бас нэг чухал зүйл юу гэхээр ер нь өөрийгөө тайвшруулах та ямар нэгэн бит аргад бас суралцах нь маш чухал. Үүнтэй холбоотой йога хийж болно. Амьсгалын засал бол тухайн хүнийг маш үр дүнтэй тайвшруулдаг тий. Тодорхой нэг юм өдөгч хүчин зүйл байгаа шүү дээ. Тэр хүнийг уурлуулж байгаа. Гэтэл яг тухайн зүйлд шууд хариулт үзэх эхлэхээс өмнө эхлээд өөрийгөө ажиглана гэдгсэн шүү дээ. За тэгэхээр одоо яг би уурлах гээд байна шүү. Тэгвэл энэ үед одоо би яаж тайвшрах вэ? Энэ үед би өөрийгөө яаж тайвшруулах вэ? Тэгэхээр магадгүй тухайн хүн амьсгалын дасгал хийдэг ч юм уу те эсвэл йога хийдэг эсвэл хөгжим сонсдог тухайн хүний уур бухимдал төр стрессийг тайлах ямар аргууд байдгийг тэгэхээр энэ аргуудыг бас хэрэглэж болно. За бие махбодын хувьд гэх юм бол тухайн хүн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг тогтмол хугацаанд одоо алхдаг ч гэдэг юм уу те энэ зүйл нөгөө талаараа ер нь тухайн хүний тэр уурыг өдөртөн зохицуулах холбоотой бас нэг чухал зүйл өгөхлөөр орчноос ойлгох гэдэг бас чухал байдаг. Үнэхээр одоо тухайн орчинд те одоо ажлын орчин байт юм уу гэр бүлийн орчин за тухайн тэр одоо асуудал үүснэ тэр орчин өөрт нь үнэхээр байхад тухгүй байгаа бол хэсэг хугацаанд гарч агаар амьсгалах, агаардлах энэ өөрөө тухайн хүнд ерөнхийдөө бол маш хурдан хугацаанд тайвшрах бас юм боломжийг олгож байдаг. Тэгэхээр зарим тохиолдолд нөгөө хүмүүс би ямар аргаар тайвширдаг вэ гэдэг бас мэдэхгүй хүмүүс бас байна. Өөрийгөө ямар аргаар тайвшруулдаг вэ? Намайг ер нь юу тайвшруулдаг вэ гэхээс бас мэдэхгүй хүмүүс байна. Дээр нь тухайн хүний бас хэрэгжилж байгаа арга өөрөө эерэг арга уу, сөрөг арга уу гэдэг нь бас их ялгаатай. Ийм зүйл бас байна. Зөв. Манад бас нэг сэтгэл зүйч орж исэн өмнөх дугаар дээр тэгээд нөгөө хосуудын хооронд нөгөө үл ойлголцолч гэдэг юм уу тийм маш юм хүчтэй юм нөгөө уур бухимдалтай үл ойлголцолтой одоо хэрүүл маргаан үүсэж явах тохиолдолд эрэгтэйчүүд ингэдэм байна л да одоо за би нэг гараа тамхилаадах гэж гэдэг юм уу тийм ингээд нөгөө орчноос олох гэдэг шүү дээ тэр одоо нэлийн юм уур бухимдалтай байгаа сүргэлдөнтэй байгаа орчноос гарах гингүүд эмэгтэйчүүд чи байж наана яг одоо байж гэл тэгээд нөгөө нэг асуудал ингээд бүр улам дэвэрдэг гэж байгаа байхгүй тэгэхээр яг энэ нөгөө орчноос солих гэдэг дээр бас манай сэтгэл зүйчээ өвчээсэн бас нэг юм зүйл шууд санагдлаа л да. Тэгэхээр ерөнхийдөө бол бас орчноо солиод нэг жоохон агаар амсгалдаг ч юм уу тийм эсвэл нэг жоохон тавьширдаг ч юм уу тэр нь илүү үр дүнтэй байх нэ тэгээд хамгийн гол нь өөрт аль нь илүү нөлөө тохиромжтой байна зөв байдлаар тийм үү тэрийга бас олох нь тухайн хүний одоо explore одоо тий илүү ингэж хайлт хийх хэрэгтэй байх нь шүү дээ. Тийм ерөнхийдөө бол хамгийн ихний алхам өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс дараа нь та өөрийгөө яаж тайвшруулах вэ гэдэг энэ алхмыг бас ерөнхийдөө бол хийх өөрийнхөө үйлдэлийг ажиглах бас өөрийгөө тайвшруулах аргыг олно гэдэг нь чухал. Тэгэхээр стресс менежментийг одоо хамгийн сайн хийдэг хүний бас нэг юм зүгээр энгийн шинж юу вэ гэхээр таныг юу тайвшруулдаг вэ гэхээр намайг энэ гэд гурван зүйлээ нэрлэж чадчих байвал тухайн хүн энэ арга ерөнхийдөө бол хэрэгэлдэг стресс менежментийг сайн хийдэг хүн гэж бас хэлж болно. Бараг монголчуудын ч гэх юм уу эсвэл нийтлэг бараг тип нь зөвлөгөө нь бараг агаар амьсгалаад бараг ирчээд маань бараг тамхи татах гэдэг ч юм уу тийм. Жохон энэ нь бол нэг талаараа нэлээм сүрэг зүйл гэж хэлж болох уу? Тэгэхээр магадгүй яг энэ ярилцлагыг сонсож байгаа хүмүүс маань бодож байгаа тийм ээ. Ер нь намайг яг юу тайвшруулт юм болоо. Би ер нь яг яаж тайвшруулт юм бэ тийм. Дээр нь одоо жишээл одоо манай хос ч гэдэг юм уу те манай нөхөр манай эхнэр ер нь яг яаж тайвширдаг вүлээ уурлахаар ер нь яг ямар үйлдэл хийдэг вүлээ гэх тэр үйлдэл нь одоо илүү өөрийгөө тайвшруулах үйлдэлүүд бас байж болно те юм зэгцлэгч байдаг юм уу те энэ байдлаар дээр нь стресс талах хамгийн шилдэг арга сайн арга гэж бас байхгүй тийм хүн болгон тохирсон өөр ингэсэн арга байгаа тэгэхээр өөрийнхөө аргыг олох нь бас нэг төр чухал байна дээр нь нөгөө тухайн арга маань аргыг хэрэглэж тайвширснараа үр дүн нь өөрөө бас юу байгаа вэ гэдгээс хамаарат тэрийг эерэг арга сөрөг арга гэж ангилаад байгаа юм. Яг үнэ. Тэгэхээр нөгөө нэг одоо тамхитдах ч гэдэг юм уу те. Тэгэхээр үйлдэлүүд маань эргээгээ тухайн хүнийг тайвшруулж байгаа юу тайвшруулж байгаа. Гэхдээ тухайн хүний бие махбодод гэдэг юм уу те. Энэ маань сөрөг үр нөлөөтэй учраас төдийлөн бас эерэг аргат болчихдоггүй. Тийм байна. Таны хувьд ер нь яг уурсан үедээ юу хийж тайвширдаг бол?
сонирхолтой санагдав. Ер нь бол хамгийн нэгдүгээр гэх юм бол ер нь аль болох ер нь бол амьсгалын дасгал, булчин суллах дасгалуудыг ерөөхдөө хийдэг. Биеийн хүчний дасгалуудыг хийх гэсэн бол байдаг. Тэгэхээр хүн яг ууралсан үедээ биеийн булчин ерөөхдөө бол хэрвээ өөрийгөө маш сайн анзаарвал хүн ууралсан, эсвэл нэг юм төвшсөн, сэтгэл хөдлөлийн үед нэг юм докторгүй айцтай ч гэдэм үү те. Энэ сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрсэн үед бидний биеийн хамгийн их одоо шууд үзүүлдэг хариулт бүх биеийн булчин бол маш сайн чангалж байдаг. Амьсгалаа төвччихдэг гэсэн мэдгүй. Амьсгал ерөнхийдөө бол маш их түргэсдэг, зүрхний хэмнэл алдагддаг ч гэдэм үү те. За эргээгээд ерөнхийдөө бол биеийн булчин маш их чангардаг. Тэгээ удаан хугацаанд нөгөө стресстэй яваад ирэхээр нэг хуян хөөрлөг гэж бид нар бас ярьдэн шүү дээ те. Мөр айгүй хичээллээ, би айгүй хичээлсэн байна гэж ярьдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг биеийн ерөнхийдөө бол чилээг гаргах, эсвэл тодорхой хугацаанд одоо ажил дээр гэхээ те босож алхах, ийм хөдөлгөөн хийх, эсвэл одоо ширээгээ бас зэгцлэх ч гэдэм үү тийм аргуудыг бас хэрэгэлдэг. Сая та хэлж ин л да нөгөө уур бухимдалтай яваад биеэ чангалаад ингээд хуян хөөрдөг ч гэдэм үү тийм зүйл байдаг. За зүрхтэлсэн гэдэг ч юм уу. За тэгвэл хажууд байгаа хүмүүст мэдээж сэтгэл зүйн хувьд бол тийм таатай биш. Гэхдээ тухайн нөгөө уурын асуудалтай хүн ингэж удаан явснараа ер нь ямар гим хорыг өөртөө одоо үүсгэх боломжтой нөхцөл одоо таагүй зүйл бүрэлдэх боломжтой гэдэг юм болоо. Тэгэхээр уурын асуудалтай хүн энэ байдал маань удаан хугацаанд ер нь даамжраад үргэлжилбэл ер нь тухайн хүний мэндэгдэж хамгийн нэгдүгээр төвлөрөх харилцааны асуудал байгаа. Нөгөө хамт олонны уур амьсгал, нөгөө гэр бүлийн уур амьсгал гэдэг зүйл өөрөө ямар байх вэ те? Тэр асуудал зөрчил өөрөө бас ямар байх вэ? Эргээгээд тэр орчин, тэр харилцаанаас тэр хүний сэтгэл зүй өөрөө ямар байх вэ? Сэтгэл зүйн тэр нөгөө сайн байдлууд зүйл үнийгээ дагаад алдагдаж эхэлнэ. За үүнээс гадна тухайн хүний бие махбодод өөрөө бас сөрөг нөлөөтэй. Тэ зүрх судасны асуудал. За эргээгээд тэр хүний эрүүл мэндтэй холбоотой ерөөхдөө бол асуудлууд ерөөхдөө бол үүсч эхэлнэ. Тэ булчин одоо яг чангарах энэ байдал маань одоо үе мөчний асуудлыг үүсгдэг ч гэдэг юм уу? Хотоодны шарах үүсгэх гэдэг юм уу? Энэ асуудлыг бас ерөөхдөө үүсгэх бас нэг юм шалтгаан болж өгдөг юм зүйл байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын бас нэг судалгааны үр дүн байгаа. Тэрний юу гэхээр ер нь тухайн хүн уур бухимдлаа гадагшлуулахгүй илэрхийлэхгүйгээр эсвэл одоо уурын асуудал буюу anger issue буюу энэ байдлаар удаан хугацаанд үргэлжлэх байгаа энэ байдал маань тухайн хүний одоо тэр насжилтыг 5-аас 10 жилээр ерөөхдөө бууруулдаг гэсэн ийм судалгааны үр дүн бас бий. Тэгэхээр энэ маань тухайн хүний бие махбодод сөрөг нөлөөтэй мөнийгээ дагаад амьдралын чанарт бас нөлөөлдөг. Насжилтд хүртэл нөлөөлж штэ тийм. Сүүлийн үед ер нь гараад байгаас айхтар хэрэгүүд байна л да. За тухайлбал одоо GMO худалдааны төв технэрийн бас онц хэрцгийгээр хүнөөсөмж гэдэг юм уу тийм. Эсвэл одоо 16 нас болон 32 настай эмэгтэйгийн аминд хүрсэн ч гэдэм үү. Энэ асуудал бас энэ уур бухимдалтай. За ер нь бол тухайн нөгөө шүүх хурал бол нээлттэй явсан. Ялангуяа одоо GMO худалдааны төвд одоо эхнэрээ онц хэрцгийгээр хүнөөсөн хэргийн шүүх хурал бол нээлттэй олон нийтэд нээлттэй явсан. За үүн дээр бол хохирогч хэрэг үйлдэгч бол хэлсэн байдаг. Тухайн үед урлаад яг юу хийж байгаагаа ч мэдээгүй гэдэг тайлбарыг бол яг тухайн шүүх хурлын үеэр хэлж исэн. Тэгэхээр энэ дээр та юу гэж харж байгаа вэ? Яг сэтгэл зүйч хүний хувьд мэрэгжлийн хүний хувьд тийм. Ер нь бол нийгэмд гарч буй гэмт хэрэг одоо гэдэг юм уу. Тэгэхээр энэ асуудлуудын учир шалтгаан бол зөвхөн anger issue-гээс бас болчихно гэж тайлбарлаж бас болохгүй. Тэр маань юу вэ гэхээр үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Тухайн хүний тэр бага насны тэр хоримтлуулсан туршлага, бага насны тэр хоримтлуулсан мэдрэмж, бага наснаа авч исэн сэтгэлийн шарах эргээгээд тэр бага насны тэр орчин өөрөө бас ямар байсан бэ? Эргээгээд энэ эдийн засаг ч гэсэн нөлөөлнө, санхүү ч гэсэн нөлөөлнө. Нийгмийн нөлөөлөх олон хүчин зүйл бий. Тэгэхээр нийгмээс нөлөөлж байгаа тэгэхээр энэ олон хүчин зүйлүүдийг ерөнхийдөө макро хүчин зүйл гэж авч үзье тийм ээ. Тэгвэл хувь хүнээс шалтгаалж байгаа хүчин зүйл нь өөрөө яг юу юм? Хувь хүний сэтгэл зүйн дээр зам байдлын онцлог. За эргээгээд тухайн тэр хувь хүний сэтгэл зүйн өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн анхаардаг юм? Гэр бүлийн харилцааны өөрөө яг ямар юм? Хувь хүний хаа тэр асуудлыг өөрөө хэрхэн шийдвэрлэдэг юм? Энийг өөрөө бүгдөө микро хүчин зүйлийг авч үзвэл энэ макро болон микро хүчин зүйлийн огтлцол дээр өөрөө нийгмийн асуудал гэдэг зүйл өөрөө үнийгээ дагаа бий болдог. Тэгэхээр одоо нийгэмд гарч байгаа одоо энэ гэмт хэрэг гэдэг юм уу асуудлуудын одоо яг суурь шалтгаан нь өөрөө зөвхөн тодорхой нэг хүчин зүйл байдаггүй. Үүнд нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл байгаа. Маш олон хүчин зүйлийн огтлцол дээр энэ нийгмийн асуудал гэдэг зүйл, энэ гэмт хэрэг гэдэг зүйл манай өөрөө бий болж байгаа. Хүүхдүүдийн дунд ялангуяа бага нас. За мөн одоо бага ангийн хүүхдүүд ч гэдэм үү, өсвөр насны хүүхдүүд ч гэдэм үү, тийм ер нь бол нэлээ юм хэрцгий. За тийм жоохон юм эмпати чадвар байхгүй, бусдыг одоо инэрх хайрлах чадвар байхгүй үеийнхэн бас гарч ийна гэсэн шүүмж
яваад байна л да. Энэ тал дээр та ер нь юу гэж хардаг вэ? Ер нь ингээл уурлаа гэхэд маш ийм түрэмгий байдлаар нөгөө асуудалд хандаад байна штэ хүүхдүүд. Аха. Энэ бас л нөгөө гэр бүлтэй шууд холбогдох байх л та тий. Гэр бүлийн орчин хэрхэн уура одоо аав нээж ч юм уу тий асуудлыг шийдэж чинь тэрнээс л бас нөгөө самбартай л холбогдож гинөө гэсэн үг үү? Тэгэхээр хүүхдүүдийн хувьд гэвэл нэг чухал зүйл байгаа. Тэр маань юу вэ гэхээр нэгэнд одоо ямар ч нэг үе хоорондын ялгаа, энэ үе тэр үе гэж нэг ялгаж ярих болсон байна тий. Нөгөө талаараа сүүлийн үеийн хүүхдүүд ер нь бол ийм болсон байна. Сэтгэл зүйн хувьд нэг ийм байна гэсэн. Гэхдээ яг үүнээс илүүтэйгээр хамгийн чухал зүйл юу гэхээр хүүхдийн орчин уруу маш чухал. Тэгэхээр тэр дундаа хүүхдүүдийн хувьд хамгийн чухал орчин үр юу гэдэг юм гэхээр тухайн гэр бүлийн орчин. Нөгөө талаасаа хүүхдүүдийн хувьд хоёр дахь гэр буюу сургуулийн орчин, анги хамгааллын орчин гэдэг өөрөө маш чухал байдаг. Тэгэхээр энэ орчин өөрөө юу гэхээр тухайн хүүхдэд тайван, аюулгүй хамгаалагдсан гэсэн энэ тайван тав тухтай мэдрэмжийг өгж байх хэрэгтэй гэсэн. Энэ тайван, аюулгүй гэсэн мэдрэмжийг хүүхэд гэр бүлийнхаа орчноос ч тэр сургуулийнхаа анги хамгааллынхаа орчноос ч тэр авч байгаа энэ байдал маань эргээгээд тухайн хүүхдийн хувьд харилцааны хувьд, танин мэдхийн хөгжлийн хувьд тэр ч бүтгийг л бие махбодын хөгжилд хүртэл энэ маань эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр магадгүй эцэг эхчүүдийн хувьд юм ярьж байна те. Өсвөр насны хүүхдүүдтэй харилцаад айгүй ингээд хэцүү болсон байна. Манай үед юм байгаагүй ч гэдэг юм уу те. Эсвэл ингээд хүүхд маань айгүй одоо юм юу байлаа те. Миний үн ингээд айгүй сонирхдаг байлаа. Тэгээ сүүлийн үед айгүй юм гинт ууртай болоод байна те. Ерөөсөө ингээд өгөнд айгүй орохгүй болоод байна гэдэг. Энэ нэгдэж мэдээж тухайн хүүхдийн одоо тэр хөгжилтэй холбоотой, өсвөр насны хүүхдтэй холбоотой нэг зүйл. Нөгөө талаасаа эцэг их хүүхдтэйгээ хэрэг чанартай харилцаа байна вэ? Харилцаж байна. Гэхдээ тэр харилцаа өөрөө хэр чанартай байна вэ? Ярилцаж байна. Гэхдээ та хүүхдтэйгээ хэр чанартай ярилцдаг вэ? Хэр чанартай ярилцлагыг өрнүүлдэг вэ гэдэг нь маш чухал гэсэн. Аха. Одоо нэг ийм кейс байна л да. Танаас зөвлөгөө авъя. Одоо чинь манай хүүхэд сургууль дээрээ хин нэгэн хүүхэд гимтээсэн байна л да. Одоо юу гэдэг юм маш юм хурц одоо үзэгч юм уу те ингээд цус гаргасан ч гэдэг юм уу те тухайн хүүхд одоо уурандаа манай хүүхдийг гимтээсэн байна. Энэ үед ер нь ямар арга хэмжээг яг мэрэгжлийн сэтгэл зүйчийн хувьд та авах байсан бол тэгэхээр ер нь нөгөө нэг яг тухайн одоо нөгөө хүүхдэд гэсэн үг шүү дээ одоо хүч хэрглэж байгаа хүүхдэд ямар арга хэмжээг авах вэ? Тэгэхээр энэ тал дээр хамгийн чухал зүйл юу гэхээр нөгөө гол зүйл маань юу гэхээр ер нь ингээд нэг юм бие махбодын хүүхдүүд нэг юм хоорондоо задлах гэдэг юм уу, ноцолдох гэдэг юм уу, бие бинийгаа гэмтээг зохиох нэг ийм үйлдэлүүдийг ер нь юу гэж тайлбарлаад байгаа вэ гэхээр тухайн хүүхдээр харилцаанд үүссэн үйл ойлголцыг бие махбодоор л илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн тэр асуудал өөрөө яг юу байсан бэ? Юунаас болсон бэ? Тэгэхээр асуудал зөвхөн нэг талаас байдаггүй. Тэгээ тухайн зөвхөн зохисон хүүхдийн асуудал бас байдаггүй. Тэгэхээр түүний шалтгаан нь өөрөө юу байсан бэ? Нөгөө талдаа энэ маань юу гэхээр хүүхэд тухайн тэр асуудал үйл ойлголцлыг шийдвэрлэх энэ байдлыг өөрийн биеэр илэрхийлж байна гэдэг маань тухайн зүйлийг шийдвэрлэхтэй холбоотой тэр аргад бас суралцах байгааг илэрхийлэх гэсэн үг. Тэгэхээр зарим тохиолдолд нөгөө нэг юунууд байдаг шүү дээ. Суралцах аргыг нь зааж суралцах аргыг нь зааж өгөх нь чухал. Тэр нь нөгөө хүүхдүүд маань ингээ хооронд аягүй зодтолтоод байна гэж ярьж байна. Тэр дундаа нөгөө тэрслүү одоо нэг хүүхдүүд гэх юм уу тийм тэрсэн хүүхдүүдтэй аав эзнэрийн хувьд гэдэг юм уу те. Тэгэхээр энэ тохиолдолд хүүхдтэй энэ аргыг нь өөрөө зааж өгөх чухал. Асуудал үүсч болно. Маргалдаж болно. Маргаан зөрчил үүсч болно. Энэ бол хийгээ. Гэтэ үнийг яаж шийдвэрлэх гэдэгт сурж өгөх хэрэгтэй. Нөгөө талаасаа бас харилцаан дээр дүрм тогтож өгнө гэдэг нь маш чухал байдаг. Тэр нь надад тухайлбал маргалдаж болно. Гэтэ би нэгээ зохихгүй. Гэх Ер нь монголчууд таны харж байгаагаар яг энэ уурын асуудалтай хүмүүс хэр мэрэгжлийн үнийг зорддог бол одоо жишээ нь гэр бүлийн асуудалтай хүмүүс бол хосуудын зөвлөгч гэдэг юм уу хүүхдийн асуудал бол хүүхдийн сэтгэл зүйчдэр ханддаг. Яг энэ уурын асуудалтай байна гэдэг хүмүүс зорж ирэх нь харцангуй бага байдаг хаа тийм ээ. Яг дийлэнхтэй гэдэг юм бол нэг юм зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг уурын асуудлаас болоод би яг уурын асуудалтай болоод яг зөвлөгөө авъя гэхээс илүүтэйгээр ер нь тухайн яг асуудлаа ингэж тодорхойлж ирэх хүмүүс бол ер нь ховор. Тэр нь юу гэхээр одоо магадгүй гэр бүлийн ингээ харилцааны асуудлаар хүүхдтэйгээ харилцаад аягүй асуудалтай байна. Тэгээ хүүхдтэйгээ харилцаж ерөөсөө чадахгүй байна. Нөгөө талаараа хостойгоо ойлголцохгүй байна гих байдлаар сэтгэл зүйн зөвлөгөө үйлчлэх нь хамрагдана. Эргээгээд үний ингээд асуудлын шалтгаан нь өөрөө яг юу бэ гэдээ тодорхой шинж тэмдгүүдийн дуртахаар сүүлийн үед айгүй хууртай болсон. Айгүй жижигхэн зүйл дууралдаг болсон. Эсвэл сүүлийн үед айгүй
өмнө уралдаггүй байсан зүйл дээр айгүйх ингэж уралдаг болсон. Энэ маань бас юг илэрхийлээд байгаа вэ гэхээр шууд уурын асуудлаар одоо зөвлөгөө авъя гэж ирэхээс илүүтэйгээр тодорхой одоо тэр харилцаанд нөлөөлсөн байдлаар түүнийхээ шинж тэмдгийг дурддаг гэдэг юм уу илэрхийлж ярих юм тохиолдлууд бас бий. За маш сонирхолтой бас сайхан арга гүрнүүлээ гэж бодож байна. Тэгээд магадгүй өнөөдөр миний асуугаагүй таны бас хэлмээр байсан зүйл байвал бас хэлж болно. Бас Тэгэхээр ер нь энэ хэсэгт хамгийн яг чухал зүйл маань юу вэ гэхээр уурын асуудал гэдэг зүйл маань нэгдэж уураас өөр байх нь. За эргээгээд энэ уурын асуудалтай энэ байгаа байдал маань одоо жишээлбэл эцэгчүүдийн зүгээс за ээж нь гэдэг юм аав нь эсвэл тухайн одоо хэд их энэ уурын асуудлаасаа болоод хин нэг зогтог гэдэг юм уу гэмтээдэг байлаа гэж бодоход үүний одоо яг учир шалтгаан нь өөрөө тэр хүн энэ зүйлийг албаар хийгээгүй. Албаар одоо хинч одоо хүүхдээ би энийг зохиотъё, би өвдгөөтэй гэж одоо ерөөдөө энэ зүйлийг албаар хийдэггүй. Гэтэ энэ маань ер нь бол асуудал шүү. Энэ бол өөрөө асуудал. Гэхдээ энд бас шийдэл байгаа. Тэгэхээр хамгийн чухал зүйл маань юу гэхээр тухайн хүн өөртөө анхаарах нь байна. Өөрийнхөө үйлдэлийг ажиллах нь байна. Бусад хүмүүсээс ирж байгаа тэр одоо өөрт нь хэлж байгаа тэр үгсийг анхаарч тогтож сонсох нь байна. Эргээгээд энэ асуудал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол энэ тохиолдолд мэрэгжлийн хүн хандах нь маш чухал байдаг. Тухайн хүн өөрөө одоо байнгын одоо тийм давтамжтай үйлдэлээрээ тэ олон удаагийн давтамжтай үйлдэлээр өөрийгөө хянж байгаа, тэ өөрийгөө тайвшруулах тэр үйлдэлүүдийг хийж байгаа олон удаагийн давтамжтай үйлдэлээр anger issue буюу энэ уурын асуудлыг тухайн хүн өөрөө бас шийдвэрлэх боломжтой. Гэхдээ та одоо тухайн хүн энэ шийдвэрлэх боломжгүй бас тийм нөхцлүүд байна, тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд мэрэгжлийн хүнд сэтгэл судлаачид хандах нь өөрөө зөв сонголт байдаг. За ярилцлагад маш таатай байлаа. Тэгээд маш одоо хэрэгцээтэй бас мэдээллийг өглөө тэгээд ер нь бол асуух зүйл бас их байлаа гэсэн ч одоо бидний ярилцах одоо цаг өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Инхч Авхлан байлаа. За мөн хөтлөгч Дэлгэр Цэцэг тантай хамт сэтгэл зүйн болонтой хамтаалаа. Та бүхэн маань хэрвээ нөхөж үзхийг хүсэх юм бол YouTube хуудасаар ороод Терминал нэгтгэх дотоод ертөнц болонгийн бас видеонуудаас та бүхэн сонсох боломжтой шүү. Монгол Лиз болон Терминал нэгтгийн лайв бол хадгалагдана. Тэгээд бүгдд нь амжилт хүсье. Бүгдээрээ энэгээрээ уурлах бол зөндөө одоо юм байгаа боловч хэдүүл айлуулах эерэг байх нь хамгийн чухал ах гэж бодож байна. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За баяртай үзэгчд.